Влог авъя. Влог орох уу? Гой влог хийж болох уу? Please влог хийгээд яаж авсан юу анхаарах гэх боломжтой болгоо алцаарай гинэ. Влог гэхэд хэцүү. Яг нь Непал руу аялах тийшнийг сонирхож байгаа юм бол үзэхэд бол зүгээр ах. Бусдаар бол энэ бол айгүй уйтгартай тийм контент болох байхаа. Би зүгээр өөрийнхөө ярьж байгаа төрсүүдээ харсан чинь Непал явлаа. Непал ирсэн. Явлаа. Юташ бид нарын зорьсонсыг бол Катманду гэдэг нийслэлээс нь гараад Покара гэдэг хот руу онгоцоор ойролцоогоор цаг орчим нийсээ. Very nice. Хавцлын ирмэг дээр машинууд нь ингээд хоорондоо жижигхэн зайгаар ингээд зөвлөдөөд жоохон зассан нэг тийм нэг үнэхээр хэцүү уулын замаар явж байгаа байхгүй юу. Жолооч бахан зэрэг буруу маневр хийх юм бол шууд хавцал руу унаад жижиг болохоор тийм ер нь нэлээ эвгүй газруудаар явсан байлээ. Шорон гэдэг их цаг дээр ирсэн. Өнөөдөр заа 4 цаг орчим нөгөө явна. Цаг гараад руу нөө. Very good. Бид нарын сонгосон алхалт болонгууд Annapurna Base Camp track. Ерөнхийд нь бол 6 өдөр их. Гэтэ бид хэд шахаж байгаа 5 өдөр болгосон. Everest Base Camp энтертэй харьцуулах юм бол илүү ногоон ой модтой, ер нь илүү ногоон тал руугаа. Гэтэ хамгийн ядаргаатай нь баг замынхан талаас дээш нь шат. Гэтэ үнэхээр үзсэн юм байна. Баг. Ингээ хараад зүйл илүү юу үлээ гэнээр. Андаа бишээд яваад байгаа юм шүү дээ. Хамгийн ихний чи яастаа ирсэн. Юу нарцсан гайгүй шүү. 4 цаг орчим алхсан юм уу? Тэгээд 4 цагийн 3 цаг 30 минут нь бол тэрчтэй шат байсан. Гэтэ яах тэгээд. Сайхан нөө. Тэгээд уулыг артаа. Fuck. Дэй хоёр эхэлж байна. Өглөөс ирээ шууд энийг харж гэж бодсон. Шүн бол тайтайхан аюу тайван гоё хөндлөө. Нэг сандуулах хончлоо. Одоо бол өндөрлөг 2200. Өндөртхөө дэш нэг 100 м орчим өсөх юм уу? Тэгээд өдөрт нэг 4000 бас идэх зураг. Гоё нөө. Энэ аялал замынхаа туршид ерхэд нь бол 2 пик харж авдаг. Эхнийх нь олонгууд нь Annapurna 8091 м. Дэлхийн хамгийн аюултай бөгөөд авиралт хийсэн 3 үндэстний нэг нь амиа алддаг ийм айхтар уул байгаа. Нөгөөх нь Machu Picchu 6993 м. Энэ хийн тархуу уулна. Сүүлийн 70 орчим жил хинч авираагүй. Энэх гой нар мандаад нарны туслаа орж ирээд найзтайгаа алхах бол байж болох хамгийн гоё аяллуудын нэг байхаа. Соол аяллыг бол энэ амьдралдаа нэг ч удаа заавал хийж үзэх ёстой гэж би бол хувьдаа боддог. Дор аж нэг сар. Хүн өөрийгөө олж мэдгээс гадна хамт олонтой байх, ер нь найзуудтай байх чинь шинэ гоё ялэг гэдэг. Үнэхээр гүнээс ингээд нэг тийм талархдаг байхгүй юу? Би бол тотгошоогоо ер нь жоохон тийм эмо талруугаа хүн. Тэгэл ингээд эргээд гараад дүтсэн гоё байгаль, мэдээж гоё байгаль бол үнэхээр гоё тасархай. Тэгээ тэрнээс илтгэгээр эргээд харахад дурсамжид юу хамгийн фото үлдсэн байдаг юм бэ гэвэл тэр газрыг хинтээ хамт өнгөрсөн. Ямар найзтайгаа байсан. Ямар тэнийг юм ярьсан байхгүй юу? За өстө өдөр дууссан. Дөрөвдүгээр өдөр эхэлж байна. Өнөөдөр дэш 4100 200 мэдгүй. Явна. За хэр хэцүү вэ, чанга вэ гэдэг бол ерхэд нь бол хүн хүнээс хамаарат янз янз байгаа. Тэгээ ялангуяа 4000 м-ээс дээшээ гарангуут нь хүн болон л баг жижигхэн тийм толгооны өвч авдаг. Уулын өвчин гэдэг. Тэр нь болохоор нэг тийм бахан хөнгөн зэрэгний шаардлагатай юм шиг дандаа ер нь бол өглөө сэрснээс хойш орой бол байна гэсэн үг. Сайн гүдэг алхдаг байх нь бол яг чухал ч гэсэн уулын өвчнөд бол ямар нэг нөлөө бол байхгүй юм лээ. Би болохоор портер буюу ачаа зөөдөг хүн ачаагаа өгөхгүйгээр өөрөө бүгдийг нь үрээд явахаар шийдсэн. Уус аялалд гарахаас өмнө найзаасаа зөвлөгөө авсан. За дөнгөс ямар ч EBC trip fast track хийсэн. Тэгээд яг замд явж байхад бол портрууд бол үнэхээр яг амьдралынхаа төлөө 20-30-40 кг-ийн хүний өнөд нэг чирээд нэж байгаа юм үнэхээр бүр ингээд нүд хэцүү санагдсан. Гэхдээ яг нөгөө талаараа тэр хүмүүс яг амьдралаа босгож байгаа яг гол минь болж байгаа хэрэгсэл нь болохоор яг бас нөгөө буруу шахаж арга бас байхгүй юм уу тэгээд амьдрал нь яалчгүй Непалд үнэхээр хэцүү. Гэхдээ яг тэрний хажуугаар өөрсдөө хүүхдүүдэд жишээ нь private school ч юм уу хийн тулд тэр өндөр 4000-5000 м хүний ачаа амар зүгээрээ нэг тэр амьдрал нь яг тийм бас. Тэр хүмүүс мэдээж цалинжж байгаа гэсэн яг та зүгээр надад нэг удаа таарад аз нь бол гэж бодоод би цүнхэнд багтаагүй мишокол өгсөн.
Тийм болохоор айл болох хэрвээ ийшээ аялахаар зорж байгаа юм бол портертоо дараа төгөөг удахгүйгээр хамгийн минимал өөрийнхөө авч явах юмнуудаа цөмөндөөж ихэд миний хувьд олонгууд нь камер, дрон ажил амар том нүсэр том дронтой явцсан болохоор чамаа устайгаа нийлээд баг ойролцоогоор 17 18 кг болоод сүүл рүүгээ бол ер нь бол жоохон яарсан. янз бүр байдаг байна. Так. Байгалийн үзмж одоо кино юм ааши. Ахт. Амар ядч. Гэтэ гоё. Хэцүү бүхний утас. Нэ. Мачу Пуччугээд 3700 метртэй байдаг. Хамгийн сүүлээс 2 дахь бейсгээ. Зодаа. Үнэхээр байна. Юм бол нэг үг хэлэхэд амархан болно ш. Арилж бодож хамтдаа баг. Яах вэ? Юм бодохгүй. Хэцүү байж бодохгүй. Зүгээр л бодох нэг нэг асундаа хөлрөөл. Яасаа таашаагаад зүгээр зэм байх. Яа надад хэр холлоо. Бодохгүй. Зүгээр л нэг алхам нэг алхам одоо болтгоо. Яг 2 цаг асаад хамгийн эцэг зүйл нэ. Let's go. Бэс кемтэр ирсэн. Баярлаа. Баярлаа. Өнөөдөр ABC-д хамгийн сүүлийн олох газар маань нөгөө нэг өрөө байхгүй тэгээд галтгоон гоё experience байна. Бид нар энэ аяллыг болохоор нутгийн компанитай холбогдож байгаад одоо тэр нутгийн компаниар нь дамжуулаад аялын захиалгуудаа бол бүгдийг нь хийлгэсэн байгаа. Тэгээд нэг анхаарах хэрэгтэй зүйл болгонгууд нь компани зөв сонгох нь айгүй чухал юм байлээ. Тэгэхгүй яг long story short бид нар сүүлийн хоног байрлах байсан газрын маань захиалгыг нөгөө компанид хийгээгүй. Тэгээд тэрнээсээ болоод нэлээд хэрүүл уралтай болоод аялал маань бараг л балархаа алдсан. Иймээс хэрвээ нутгийн компаниар явж байгаа юм бол яг угаасаа бүгд ревю харьцан гайг байгаа. Гэхдээ хамгийн гол нь захиалга өгснөхийн дараа нь дахин дандаа тэр газрын захиалга болсон уу, захиалгуудаа бүгдийг нь хийсэн үү, дабл чек хийсэн үү, трипл чек хийсэн үү гэд сайн хянахгүй бол ер нь бол хариуцлагагүй нөхдөд байгаа шүү. Smash. Say the word. Pista, yomi. Let's go. Okay. What does buri mean? Buri or budi? Buri. Budi means wife. So buri needs buri. Yes. Buri is buri. За иймэрхүү байдлаар замаараа 2 хоног буцаж алхаад тэгээд дараанд орж ирсэн дээ. Зэг. Аялал уссаа. Баярлалаа.
За түр павс авчи. Энэ удаагийн дугаарыг Ирдэл группийн тусалцаатаагаар та бүхэнд хүргэж байна. Ирдэл групп Монгол улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, цахим хуваагдал ур чадрын зөрүүг хайрлах зорилгоор Unitel Steam Hub үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь орон нутгийн иргэд хүүхэд залуучуудыг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гээд Steam боловсролыг дэмжих хүртээмжийг нэмэгдүүлэх юм зорилготой хөтөлбөр байгаа. За жишээ нь юу гэж байгаа юм бэ гэвэл Steam Hub-ын сурагчид робокийг угсрах, хоглох энэ үйлдэлээр дамжуулаад коучл робот угсрах зорилготой. Электрокед цахилгаан хэлхээний суурь ойлголтыг суралцах, кодер гээд код бичих, хиймэл оюун ухаанд суралцах гихчлэн 3 төрлийн технологийн суурь ойлголтыг эзэмшдэг байна. Ингээд үргэлжлүүлье. Одоо бонус гэх юм цаашаа ямар ч гэсэн бид нарыг байх хугацаанд тэнд тихаар гээд үндэснийх нь шинэ жил цагаан сар маягийн ивент болсон юм. Одоо л ердөөсөө тэр чигтэл баярын мөттэй. Катмандугийн уур амьсгал бүр ямар гоё болчихоо. Тэр хүмүүс бүжлээл, бүгд инээслээл. Ер нь л ямар нэг илтгэв зүйл санаа зовхгүй зүгээр бүжлээл. Сайхан ихтэйхэн байж чинь бүр хамгийн гоё жаргалтай нэг юм шүү дээ. Миний анзаарснаар Непалыг хамгийн сонирхолтой болгодыг нь болохоор тентхийн өөрсдийнх нь үндэсний ёс заншил, зан заншил. 80% нь бол хиндуизм, 10% нь буддизм, тэгээд үлдсэн олонгууд нь Кристиан, Ислам гэх мэт айгүй олон төрлийн шашнууд хоорондоо холилдсон. Тэгээд өөрсдөө гоё ёс заншил, хэм маяг тэдгээр соёлоогоо маш гоёор авч үлдсэн юм байлээ. Хүмүүсийн амьдрал аж ахуйн түвшний хувьд олонгууд нь ерөөхдөө бол хэцүү юу гэвэл бол мэдээж хэцүү. Манайхнаас бол хамаагүй ерөөхдөө бол хэцүү амьдралтай хүмүүс байгаа. Тэгээ саяхан тэр бослого болохоос өөр аргагүй юм байлаа угаасаа. Гэтэ тэр нь тэглээгээд happy биш гэсэн үг бол бас биш л дээ. Сүүлийн хэдэн жил 20-30 улсаар ингээд аялаад миний хувьдаа юу мэдэрсэн юм бэ гэвэл эд хөрөнгийн хэмжээ олонгууд нь ерөөсөө тухайн улс үндэстний аз жаргалын хэмжээтэй бол баг ямар ч хамаахгүй. Мөнгө гойчсон, мөнгөтэй байлаа гэдэг тэр бол эрхчлөөтэй байна уу гэхээс биш, аз жаргалтай байна гэсэн үг бол ерөөсөө биш. Харин ч зэрэгээрээ мөнгөтэй байх тусмаа айгүй зовлонтой ч юм шиг нэг тийм нүүрэнд нь ингээд нэг инээмсэл тодордгүй нэг тийм арт иргэд байдаг шүү дээ. Тийм азар төрөл зөндөө байгаа байхгүй юу? Энэ тийм хүмүүс бол бужигнаад өдөр болго яг нэг тийм амьдрсан шиг амьдарч байгаа тийм асар их хүчтэй энерги яг энд байх хугацаанд бол дандаа надад мэдрэгдсэн. Тэрийг ирж үзэж өөрийн биеэр л мэдрэхгүй бол яг миний юу гэж аваалцаа ойлгохгүй байх. Тийм болохоор баялаарай. Тэгээд thanks.